бэрхшээлгүй хөгжий. Бэрхшээлгүй хөгжийн нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ энэ удаагийнхаа дугаараар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагааны олон улсын ангилал буюу ICF ангиллын тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Нэвтрүүлгийнхаа эхний хэсгээр өнөөдрийн хөдөлмөр магадлах комисс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож байгаа зарчмыг яагаад шинжлэх шаардлагатай байгаа тухай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс тодруулсан юм. Харин нэвтрүүлгийнхаа хоёр дахь хэсэгт олон улсын ICF ангиллыг Монголд хэрэгжүүлэхийн тулд ямар үйл ажиллагааг авч хэрэгжүүлж, ямар алхмуудыг хийвэл зохих талаар мэргэжилтнүүдээс зөвлөсөн зөвлөмжийг үзэгчдэнд хүргэх болно. Харин нэвтрүүлгийнхаа төгсгөлийн хэсэгт Монгол Улсын засгийн газар, эрүүл мэндийн яам, боловсрал шинжлэх ухааны яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, салбар дундын үйл ажиллагааг хэрхэн уялдуулж ICF ангиллыг Монголд хэрэгжүүлэхээр шат дараатай үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа тухай мэдээллийг үзэгчдэнд хүргэх болно. Бэрхшээлгүй хөгжий. Өнөөдөр Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохдоо эмнэлэг хөдөлмөр магадлах комисс ICD-10 ангилал буюу зөвхөн эрүүл мэндийн талаас авч үзсэн аргачлалыг ашиглаж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадварыг бүрэн тодорхойлдоггүй. Үүнээс болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэнд, боловсрал, хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд дутагдaltaй талууд ажиглагдаж байгаа тухай төр засгаас үзүүлж байгаа халамж шаардлагатай эзэндээ хүрдэггүй. Хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн шаардлагад нийцэж чадахгүй байгаа тухай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтөд ярилцсанаа үзэгчдэнд хүргэе. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны тэргүүн Оюнбаатар. Өнгөрсөн хугацаанд нийгэм дээр хадамж хавтгаад хөгжлийн хэрэгжүүлэлт хадамж аваад байна гэдэг юм хандлага их бий болж байна. Тэгэхээр энэ хандлагыг одоо сүр зогсох зүйл маань хөгжлөлтөө хүнд үзүүлж байгаа үйлчлэгийг онцтой яг тухайсан хүндэн зориулсан тийм үйлчлэгийг бий болгох зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхээр энэ бүхэнд л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадвар яг ямар соггоосоо болоод аль эрхтнийхэн чадвар хэдийн хувиар буурсан эсвэл хэдэн хувиар алдагдсан гэдгийг зайлшгүй тогтоох шаардлага байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг зөв аргачлалаар нарийн тогтоогоогүйгээс болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох эрхэн зөрчигдөх хүртэл бэрхшээл тулгарч байгаа талаар Түгээмэл хөгжил төвийн тэргүүн Авирмид ийхүү ярьсан юм а. Сууга тэрэгцэртэй хүн байх юм бол толгой, гар, нүд, сонсгол нь ажиллаж байгаа учраас энэ бүгдийг өөрчлөх үйлдэл нь одоо хэвэн байгаа юмсуудаа ашиглаад сууга хүний хийж боломжтой бүх ажлыг ямар ч ажлыг хийж болно. За сонсголын бэрхшээлтэй хүн юухээр сонсгож хаардахгүйгээр бусад бүх ажлыг бүгдийг хийж болно. Тэр хүнд ямар одоо хөдлөх явах шаардлагатай ямар л ажиллагаа тэр бүгдийг хийж болно. Гэтэл хөдөлмөрийн чадвар төдөн хувь алдалтай гэдэгт шууд оруулах юм бол сонсголын 100% алдалтай хүн байх юм бол хөдөлмөрийн чадвар 100% алдсан гэдэг өнөөдөр тодорхойлж байна. За суугаа хүмүүсийг ихэнх нь юухээр 70 80 100% одоо хөдөлмөрийн чадвар алдалтай гэдэг ингээд хадлгарч. Энэ хүмүүс бол юухээр ажил хөдөлмөр хийх чадваргүй болсон хүмүүс байна гэж ойлгогддог. За яг энэ утгаар нь бол юухээр нийгэм хүлээж авдаг. Тэгээ ажил болгогч болоод ер нь нийгмийн бус хүмүүс юухээр ямар ч ажил хийх чадваргүй хүмүүс байна. Энэ хүмүүсийг ажилд авч болохгүй, ажил хийхгүй гэсэн ийм ойлголт хандлагаар ханддаг. Манайд бол 2008 онд хөгжлийн төвийн эрхийн тухай канон батлагдсан. Гэхдээ манай эрхцэн одоо практикт хүний эрхийн загварууд бүрэн хэрэгжиж байгаа. Яг тэгэхээр одоо хүртэл хадамжийн загвар, эрүүл мэндийн загвар Монгол Улсын бүх хуулинд тусглаа болоод хөгжлөнтэй хүмбэл өвчтэй юм аа. Энийг эмчлэх ёстой гэдэг ийм хандлага. Тэгэхээр одоо байгаа хөгжлөнтэй иргэдийг үнэлдэг хөдөлмөр магадлах комиссийн аргачлал нь өвчний жагсаалтан дээр тулгуурлаад үнэлж байгаа юм аргачлал. Цэвэр эрүүл мэндийн загвар ахгүй. Тэгэхээр жишээ нь би өөрөөсөө үл богино хөдөлмөрийн чадвар 65% алдсан гэд үнэлгээ явж байгаа. Гэтэл миний явах хэрэгт нь жоохон согтой болохоос биш. Миний бусад чадваруудад ямар ч нүдэ үзүүлэхгүй. Явахт л жоохон төвөгтэй. Тэгэхээр энэ бол амьдралаас дэндүү ухаал тасархай ийм одоо ангилалд байгаа. Нэгдүгээр алдаа нь
Өөрөөр хэлбэл тухайн нэг эрхтний хязгаарлалтаар хүний бүх чадамжуудыг үүсгэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж үйлчлэгийг сайжруулах төслийн Монгол дахь зөвлөх Алтан навч. За Монгол улсын хувьд бол одоо хүртэл энэ хөгжлийн бэрхшээл гэдэг ойлголтыг бол зөвхөн өвчин талаас нь бол авч үзсэн байдаг. За өвчин талаас нь гэдэг маань бол одоо олон улсад хүлээн зөвшөөрсөн өвчний ангиллал гэж байдаг тийм International Code of Disease буюу энэ өвчний ангиллаар хөгжлийн бэрхшээлийг зөвхөн өвчин тал дээр нь өөрөөр хэлбэл тэр хүний одоо сул тал дээр нь одоо суурилж байгаа гэсэн үг байна. ICF ангиллыг олон улсад хэрхэн хэрэгжүүлдэг талаар мөн ICF ангиллын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг тодруулахаар Монгол Улсын боловсролын их сургууль, Японы Нагоя их сургуулийн хамтарсан хүүхдийн хөгжлийг дэмжих төвийн эрхлэгч доктор Дэд профессор Од гэрэлтэй ярилцлаа. Тийм, одоо бол яаж нөхөр яг хүүхдийг тусгаад навч үзээд тийм ээ. За тэгээд тэр согог эмгэг бэрхшээлийг нь бол бас ингээд тусна авч үзээд ийм байдлаар хүүхдэд ийм дэмжлэг үзүүлнэ гэдэг ийм тэгээд дэмжлэг үзүүлнэ гэдэг дээр бол зөвхөн эрүүл мэндийн талаас ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг ийм байдлаар авч үзээд байна. Тэгэхэд яг хувь хүнийх нь хүчин зүйлийг нь авч үзэх юм бол яг тухайн хүн хичээл зүтгэлтэй байж болно. Нөгөө нэгдх нь залхуу байж болно тийм үү. Тэгэхээр энэ ч бол мэдээж яг хувь хүнээс хамаарат энэ хийж байгаа үйлдэл нь бол бас өөр өөр байна. За энэ дээр нэмэгдээд тэр хүрээлэн буй орчин ямар байна, нийгмийн үйлчилгээ нь ямар байна гэдгээс бас хамаарат тэр хийж байгаа үйлдэл нь бас өөр өөр болно. Тэгэхээр энэ олон хүчин зүйлийн нөлөөлөл яг тухайн хүүхдийн тэр үйлдэл хийж байгаа байдалд ямар нөлөөтэй байна вэ гэдэг дээр бол энэ ICF дээр бол маш нарийн код гаргацсан байдаг. Жишээлбэл нийгмийн үйлчилгээ нь бол ийм байдгаа гэдэг ингээд кодлцсон. Тэр нь бол ингээд хангалттай байх юм бол тэр хүүхдэд бол бас төдийлөн дэмжлэг шаардлагагүй. Хангалтгүй байх юм бол тэр хүүхдэд бол одоо тэр чиглэлээр маш дэмжлэг шаардлагатай гэдэг ийм байдлаар магадгүй тэр сонсголын бэрхшээлтэйгээ хүүхдийг оншилчлаа гэж бодъё тийм үү. Одоо бол техник технологи хөгжиж байна. За ингээд дунгийн суулгац хийж байна. За дунгийн суулгац хийгээд тэр хүүхдийн хийж байгаа үйлдэл нь ямар байх вэ гэдэг нь бол мэдээж өөр болоод явчихна. Тэгэхээр энэ бүх хүчин зүйлүүдийн хамаарлалын үндсэн дээр тэр хүүхдийг бол үнэлнэ гэсэн үг. Тэгэхээр энд бол мэдээж маш олон мэрэгжлийн хүмүүс энэ хүүхдийн үнэлгээний асуудалд оролцох ёстой. Олон талаас энэ хүүхдийг бол хүүхдийн талаар үнэлгээд өгнөлт гарна. Энд бол мэдээж эмч байна. За хэрвээ тэр хүүхд сонсголын бэрхшээлтэй байх юм бол одоо сонсголын алдагдлыг нь тодорхойлдог аудиолог гэдэг ийм мэрэгжлийн хүн байна. За магадгүй дохионы орчуулагч байх шаардлагатай, сэтгэл зүйч байх шаардлагатай. Ийм олон мэрэгжлийн хүмүүс хамтарч тухайн хүүхдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг ийм олон талын дэмжлэгийн үйлчилгээний баг байж хүүхдийн дэмжих энэ үйл ажиллагааг одоо цогцоор нь хийнэ гэсэн ийм л заавар зөвлөгөө эрүүл мэндийн байгууллагаас гаргасан байдгийг. Тухайн яг одоо хараа сонсгол гэдгээр нь тодорхойлоод тэр үйлдэлийн хязгаарлалтыг тодорхойлсны дараагаар яг тухайн хүнийг тухайн үйл амьдралд үйл ажиллагаанд оролцоход нь юу хэрэгцээтэй байна гэдгийг дараагийн шатанд нь тодорхойлдог. Энэ үйл ажиллагаагаар явбал юу гэхээр нийгмийн халамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, эзэмших үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтэн дээр нь яг юу хэрэгцээтэй шаардлагатай байна гэдгийг илүү тодорхой болж гарч ирнэ гэж бодож байна. Бэрхшээлгүй хөгжиж. Өнөөдрийн байдлаар Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохдоо эрүүл мэндийн байдлыг нь зөвхөн авч үздэг бол харин ICF ангилал нь эрүүл мэндийн байдал дээр нэмээд бие махбодын бүтэц үйл ажиллагаа дороотол бие махбодын үйлдэлийн чадвар, нийгмийн оролцоо, орчны хүчин зүйл буюу дотоод, гадаад хүчин зүйлүүдийг илүү өргөн хүрээнд авч үзэж тодорхойлдгороо давуу талтай юм байна. Үйл ажиллагааны олон улсын ангиллал гэж 2001 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж байдгийн. За 2001 оноос өмнө энэ үйл ажиллагааны ангиллал бол хөгжлийн бэрхшээл, өвчин согог, чадварын алдалтай ангиллал гэж 1998 онд бас зөвлөмж гарсан байдаг. За энэ 98 онд гарсан зөвлөмжийг сайжруулад улам боловсронгуй болгоод 2001 онд үйл ажиллагааны ангиллал гэж гаргасан. За тэгэхээр энэ үйл ажиллагааны ангиллалын гол зорилго нь юу юм бэ гэхээр ер нь бол хүнийг үнэлэхдээ яг хийж байгаа үйлийнхэн дагуу, үйлдэлийнхэн дагуу үнэлнэ. За тэгэхээр тэр үйлдэлд нь юу нөлөөлдөг вэ гэхээр маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэгэхээр энэ нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийнх нь хүрээнд авч үзнэ.
Тэрнээс биш зөвхөн тэр эрүүл мэндийн байдлыг нь онцлох биш. Тэр соггыг нь онцлох биш, тийм ээ. Эсвэл нэг хүний удам угсаа гарал байдлыг нь онцлох биш. Яг вэ гэхээр маш олон энэ хүчин зүйл энэ хүний үйлдэл хийхэд яаж нөлөөлж ийнэ вэ гэдгийг авч үзчихэж тэр хүнийг ямар төвшөнд байна вэ гэдгийг нь үнэлнэ гэсэн ийм арга зүйн зөвлөмж байгаа. Хөгжлийн бэрхшээлт иргэдийн оролцоог хангаж үйлчилгээг сайжруулах төслийн гадаад зөвлөх Ли Жунжо ICF ангиллыг дэлхийн олон орнууд тэр дундаа Солонгос улсад хэрхэн нэвтрүүлсэн хийгээд Монгол улсад энэхүү ангиллыг нэвтрүүлэхэд ямар үйл ажиллагаа авч хэрэгжүүлбэл зохих тухай ийхүү зөвлөсөн юм а. Юун түрүүнд Солонгосын ICF-ийн туршлагыг танилцуулах юм бол 2001 оноос эхлээд ICF-ийг нэвтрүүлж ирсэн бөгөөд үүнээс өмнө Солонгос улс бол 10 жилийн өмнөөс 1992 оноос эхлээд ICF хөгжлийн бэрхшээлт иргэнийг ажиллаар хангах тэр тогтолцоог нэвтрүүлээд ирж исэн. Гэсэн хэдий боловч яг бодит байдал дээр бол хөгжлийн бэрхшээлт иргэн яаж ажил хийх юм бэ гэдэг тэр нийгмийн буруу ойлголт бол хүчтэй байсаар ирсэн. Улмаар улс орон засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллаар хангах мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг амьдрах тэр таатай нөхцөлийг нь бүрдүүлэх тал дээр илүү их анхаарч ажилласаар ирсэн. Монгол улс ICF-ийн тухай ойлголтод нэвтрүүлж байгаатай холбоотойгоор хэд хэдэн зөвлөмж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг өвчтөн хүн гэхээс илүүтэйгээр өөрийн гэсэн ур чадвартай ажиллаж хөдөлмөрлөх боломжтой хүн гэдгээр нь хүлээж авах нь чухал юм. Улмаар тухайн тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэр чадварыг нь хөгжүүлэхэд чиглэсэн энэ тогтолцоо маань бол ICF-ийн үндсэн ойлголт юм аа. Ингэж хөгжлийн бэрхшээлтэй иргэний чадварыг нь үнэлж тогтоох юм бол тухайн иргэнд зориулсан үйлчилгээний чадвар ч гэсэн тогтоогдохоос гадна үйлчилгээний чиглэл нь шийдэгдээд ирнэ. Үнэхээр ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж үзэх юм бол мэдээж засгийн газрын зүгээс бэлтгэмжээр хангах нь зүйтэй. Эсвэл тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн ямар нэгэн чадвар нь байгаад тухайн чадвар дээр үндэслээд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой өөрөө хүсэл эрмэлзэлтэй байх юм бол түүнийг нь хөгжүүлж өгөх ажил хөдөлмөрт зориулсан нөхөн сэргээх дасгал сургалтыг бий болгох тэгээд ажил зуучлах гэх зэрэгчлэн шалтгаалалттай арга хэмжээг авах нь зүг юм аа. Тухайлх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний чадварыг нь үнэлээд түүнд тохирсон чадварыг сайжруулах мэргэжилтэн мөн тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон яг кейс менежер гэдэг тийм мэргэжилтэн заашгүй шаардлагатай болж ирнэ. Магадлах камсын бүрэлдэхүүнд байгаа хүмүүсийг бүрэлдэхүүний хувьд нь шинжилээд зарим нэгэн шинэ хөгжлийн хүнтэй ажилдаг сэтгэл зүйч протезортопедийн мэрэгчлэнгүүд хөдөлмөр засалж, хөдөлгөөн засалж, согог засалж гэх мэтийн хүмүүсийг оруулаад тэгээд ICF ангиллын хялбаршуулсан байдлаар хэрэгжүүлж эхлэх нь байгаа энэ олон тоо аль нь зөв юм гэдгийг батлах. Тэгээд энэ олон үйлчлэгээнүүд яг хүндээ хүрч байна уу гэдгийг зөв голдролд нь оруулах ийм л арга байна. Өшөө давуу тал нь гэхлээрээ манайх бас тодорхой хэмжээгээр энэ хууль эрх зүйн бичиг баримтад бас тусгагдсан байдаг. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах 2016 оны хууль дээр ямар ч байсан энэ үнэлгээг бол энэ олон улсын ангиллаар бол хийнэ гэд тусгагдаад гарцсан бол байгаа. За мөн яах вэ гэхээр үндэсний хөтөлбөр үндэсний хөтөлбөрт гурван чиглэлээр бол энэ ICF-ийг хөгжүүлнэ гэсэн бол тусгацсан байгаа. За үүн дээр бол мэдээж хэрэг бол боловсон хүчнийг бол бэлтгэх, за сургалтуудыг бол явуулах, за гадны туршлагыг бол суралцах, за мөн эцэст нь туршилтын төслийг бол хэрэгжүүлэх гэх мэтчлэнгээр үйл ажиллагааг бол өөрөөр хэлэх юм бол нэг эрх зүйн бичиг баримтанд бол тусгагдсан бол байгаа. Харин бол цаашдаа энийг илүү нарийн ийм боловсруулах, илүү яаж хэрэгжүүлэхэд бол төхөн болох ийм төвшөнд бол боловсруулах нь бол илүү чухал бол ач холбогдолтой байна гэж бол үзсэн.
Тэгэхээр өмнө нь бол юу гэж гаргаж ирсэн бэ гэхээр энэ 3 хүрээнд л авч үзчихсэн. Өвчин соггийн хүрээнд, за хүний чадварын хүрээнд, за тэгээд нийгэмд тулгарч байгаа бэрхшээлийн хүрээнд гэж авч үзчихсэн. За 2001 онд гаргасан шинэ хувилбар нь бол хүний хийж байгаа үйлдэлийг одоо 6 хүрээнд авч үзнэ гэд. За энд нь бол яг эрүүл мэндийн байдал, тэр өвчин согг нь яаж нөлөөлж ийнө гэдгийг харж үзнэ. За бусад тухайн хүний биеийн бүтэц ямар байна уу гэдгийг нь бол харж үзэхүйг бол харж үзнэ. За өөр ямар нөлөөлж байгаа хүчин зүйл байна вэ гэхээр мэдээж хувь хүний хүчин зүйл гэдэг нь бол маш чухал нөлөөтэй. Хүний нас байна, хөвс байна. За ямар гарал угсаатай юм байна, ямар сонирхолтой юм байна ч гэдэг юм уу. Эмэгтэй байна уу, эрэгтэй байна уу. За энэ зүйл бол бас нөлөөлөхөг бол мэдээж нөлөөлнө. За өөр нөлөөлж байгаа хүчин зүйл юу вэ гэхээр хүрээлэн буй орчин яаж нөлөөлж байна? Тийм ээ, энд бол мэдээж гэр бүлийн орчин байна. За ямар сургуульд хамрагдаж байна. Энэ бүх зүйл бол энэ хүрээлж байгаа, нөлөөлж байгаа хүчин зүйлд нь зайлшгүй орно. За тэгээд энэ нийгмийн үйлчлэгээ ямар байна вэ гэдэг нь бас энэ хүний хийж байгаа үйлдэлд бол нөлөөлөх үгүй маш нөлөөтэй байдаг. Зарим тохиолдолд одоо юу гэдэг шууд нөлөөтэй биш, нам нөлөөтэй гэж авч үздэг. Нэг хүүхдийн жишээн дээр аваад үзэл та. За ингээд нэг нуруу нугасны гэмтэлтэй хүүхэд байлаа гэж бодъё тийм үү. За тэр хүүхэд сургуультай явах гэж байна. За сургуультай явах тэр орчин нь ямар байна вэ? Хүрээлэн буй орчин нь ямар байна вэ? За гэр бүлийнхэн дэмжлэг тусалцаа ямар байна вэ? Хайр халамж ямар байна вэ? Энэ бүх зүйл бол яг нөлөөлнө. Хэрвээ тэр явах зам нь боломжийн, сургуулийн орчин боломжийн ийм байх юм бол тэр хүүхэд суралцаад цаашид өөрийгөө хөгжөөд явах боломж нь бол хангалттай байна гэж ийм нөхцөл байдалтай нь уйлдуулж авч үзнэ гэсэн үг. Мэдээж одоо ICF-ийг Монголд ингээд боддоор ингээд нэвтрүүлэхийн тулд юун төрөнд нэлээдгүй одоо хугацаа зарцуулагдана. Хамгийн сүүлд нь хэлэхэд бол тогтолцоог нэвтрүүлэхийг оролдож байгаа засгийн газар болон тухайн иргэдийн хоорондын харилцаа холбоо нэн чухал юм гэж үзэж байна. Солонгос мөн адил үүнээс гадна Тайванч мөн ялгаагүй одоо энэхүү ойлголтыг нэвтрүүлээд нийгэмд хүлээн зөвшөөрлөхийн тулд одоо 5 орчим жилийг зарцуулсан. Монголын хувьд бол одоо энэ өмнө нь туршлага судалсан энэ улсуудаас туршлагаас нь аваад хөгжүүлэх учраас өвнөөс богино хугацаанд хурдан одоо нийгэмшүүлэх бололцоотой гэж үзэж байна. ICF хэмээх энэ ойлголт маань өөрөө энэ зүйл маань өөрөө маш чухал бөгөөд үн цэнтэй одоо ойлголт учраас ингээд яг одоогийн шиг ингээд хичээл зүтгэлээрээ үнийг нэвтрүүлж цаашдаа нийгэмшүүлж чадах юм бол илүү тийм хүслийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй сайхан нийгмийг зохицуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын засгийн газраас хэрхэн анхаарч ажиллаж байгаа болон эрүүл мэндийн яам, боловсролын яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам салбар дундын үйл ажиллагааг хэрхэн уялдуулах шаардлагатай байгаа. Мөн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ICF ангиллыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн тухай хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хилцээний дарга Наран Гарваас тодорхойллоо. ICF буюу одоо биеийн үйлдэл үйл ажиллагаан дээр үндэслэлсэн олон улсын ангиллыг бол Монгол улсад нэвтрүүлэх одоо зайлшгүй хэрэгцээ шаардлага бол тулгараад байгаамаа. Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурч боловсрох, бие даа амьдрах, хөдөлмөр эрхлэх, нийгмийн оролцоог хангах гэх зэрэг давуу талууд дээр нь үндэслэн одоо энэ бэрхшээлийг одоо тогтоодог ийм онцлогтой байгаамаа. За манай яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банктай одоо хамтраад бол энэ ICF-ийг Монголд нэвтрүүлэх тал дээр бол зорилт тавин ажиллаж байгаа. За ICF-ийг нэвтрүүлэх ажил нь бол зөвхөн дан ганц хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны асуудал биш. Энэ өөрөө салбар дундын зохицуулалтаар шийдэгддэг. Энд бол яахаргүй боловсрол шинжилгээ ухааны яам, эрүүл мэндийн яам хамтран ажиллах юм зайлшгүй шаардлага тулгарч байгаамаа. За мөн ICF-ийг нэвтрүүлэхийн тулд бид бүхэн нийгэмд бас ICF-ийн ач холбогдлыг таниулах, мөн боловсон хүчнийг бэлтгэх энэ тал дээр бол бас тодорхой ажлуудыг төлөвлөж хийж гүйцэтгэх шаардлагатай. Бэлтгэл ажлыг нэлээд сайн хангаж, мөн шилжилтийн үе шатыг тодорхойлж, тусгайсан төлөвлөгөө гаргаж энэ салбар дундын зохицуулах шаардлагатай байгаамаа. Бэрхшээлгүй хөгжийн нэвтрүүлгийн удаагийнхаа дугаараар олон улсын ICF ангиллын тухай мэдээллийг үзэгч танд хүргэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэх боломжийг нь олгож, оновчтой халамж үйлчилгээг үзүүлж хамтдаа бэрхшээлгүй хөгжье.
Хөгжлийн бэрхшээлт иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл.